There's a place in your heart, and I know that it is love. And this place could be much brighter than tomorrow. And if you really try, you find there's no need to cry. And this place, you feel there's no hurt or sorrow. There are ways to get there if you care enough for the living. Make a little space, make a better place in the world. Make it a better place for you and for me and the entire human race. There are people dying. If you care enough for the living, make a better place for you and for me. If you want to know why, there's a love that cannot lie. Love is strong, it only cares for joyful giving. If we try, we shall see. In this bliss we cannot feel. Fear or dread, we stop existing and start living. Then it feels that always love's enough for us growing. So make a better world, make a better world. Heal the world, make it a better place for you and for me and the entire human race. There are people dying. If you care enough for the living, make a better place for you and for me. Make a better place for you and for me. Yeah, the world will live in. Save it for our children. Save it for our children. Үзэгчдээ Робокон 2013 тэмцээнд 5 таа морилно. Робокон тэмцээний эхэндэр дуу хоолойгоо нэгтгэн хийдээр дуулсан залуу уран бүтээлч оюутан залуустай баярлалаа. Мөнхийн сайхан тэмцээнийг үзэгчдэд хүргэх боломжийг олгосон AB Робоконы продюсеруудаа талархал илэрхийлье. Робокон 2013 олон улсын роботын тэмцээнд өөр өөрсдийн зорилгодоо хүрэхэд тэмүүлж байгаа бүтээлч залуус ийхүү дэлхийн өнцөг булан бүрээс сэтгэлийн дуудлагаар энд хорон цуглараад байна. Оролцогч багуудтай халуун алгад ашигт бэлэглэн хүндэтгэл илэрхийлье. Эрхэмсэг ноёд хатагтай нараа. Одоо та бүхний өмнө AB Robocon 2013 олон улсын тэмцээнийг зохион байгуулахад хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа. Зохион байгуулах хорооны тэргүүн Вьетнамын телевизийн мэдээд ерөнхийлөгч Пан Вэт Тинийг үг хэлнүү хэмээн хүндэтгэн өрөө. Эрхэм үзэгчид, эрхэм зочин төлөөлөгч оюутан залуус та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Вьетнам улсад Robocon 2013 тэмцээнд 5 та морилно. Юуны төрөнд Аз намхандлын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевизүүдтэй чин сэтгэлийн халуун мэдчилгээ дэвшүүлье. Мөн орон орны төлөөлөгч продюсеруудаа талархан мэдчилье. Хил хязгаарыг үл харгалзсан сайн сайхны бүтээхээр Robocon 2013 олон улсын тэмцээнийг зорин ирсэн 18 орны оюутан залуустаа дахин баяр хүргэе. Миний бие Вьетнам улсыг мөн телевизийн холбоодыг мөн Даннан хотын иргэдийг төлөөлөн зочлон ирсэн та бүхнийг найрсаг дотноор угтан авч байгааг минь хүлээн авна. Энэ жил Вьетнамын телевизийн уран бүтээлчид Аз намхандлын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 2 томоохон үйл ажиллагааг эх орондоо зохион байгуулж байгаа юм а. Тодорхойлбол Аз намхандлын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 15 дахь удаагийн чуулга уулзалт мөн ийхүү
Вьетнамд 2 удаагаар Robocon 2013 олон улсын роботын тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна. Энэ хоёр чухал ажлыг санаачлаг гарган хүчээ даачилж зохион байгуулж байгаадаа бид баяртай байна. 13 дахь удаага инхүү Вьетнам улсад хуран цуглаж мэдлэг туршлагаа солилцож байгаа Аз намхан талын бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүд та бүхэн бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэн их дэлхий байгаль орчноо авран хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлаж ногоон ирээдүйн төлөө өнөөдрөөс экологийн тэнцвэрийг хадгалах үйлсэд гар бие сэтгэл зүрхээрээ оролцсон гэдэгт итгэж байна. Манай Даннан хотны экологийн цэвэр хүрээлэн буй орчинтой жишг хот болохоор зорж байгаа юм а. Өнөөдөр бидний зорин ирсэн 18 орны баг төлөөлөгчдийг мөн тэдний хөгжөөнд дэмжихээр ирсэн та бүхнийг байгаль их дэлхийн төлөө сайн үйлсэд нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрв зорилгоо нэгтгэж чадвал та биднийг их амжилт, сайн сайхан ирээдүй өгдөх болно. За ингээд энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж байгаа баг хамт олонныхон өмнөөс бүх багуудаа хийсэн бүтээсэн мэддэг чаддаг бүхнээрээ сайхан өрсөлдөж олон цэвэр хожил цэвэр ялалт байгуулахыг өндрөөс өндөр амжилтыг хүсэн гэрөөё. Баярлалаа. Баярлалаа. Ноён Palm Waiting танд их баярлалаа. Харин одоо 18 улс бүсийг төлөөлж ирсэн 19 багийн үзэгчдэд танилцуулах мөч ирлээ. Хамгийн ихний баг бол Брунейн Дарансаламаас ирсэн Брунейн технологийн сургуулийн баг. За дараагийн баг бол Египтийн Хилван их сургуулийн баг. Баяр хүргэн Октавын. Баярлалаа. Фижи улсыг төлөөлөн ирсэн Номхон талын их сургуулийн багийн оюутан залуусыг урьж байна. Хонконгийн шинжлэх ухааны технологийн сургуулийн багийнхан. Дараагийн баг Энэтхэгийн Махараштра технологийн их сургуулийн баг. Индонезийн багийг та бүхний өмнө урья. Surabaya-гийн электроник инженерийн политехникийн сургуулийн баг. From Indonesia, Electronic Engineering Polytechnic Institute of Surabaya. Ираны шинжлэх ухааны технологийн сургуулийн багийн оюутан залуус. Iran University of Science and Technology. Welcome the team from Japan. Японы Каназа улсын технологийн сургуулийн багийнхнийг угтан авцгаая. Казахстаны олон улсын мэдээллийн технологийн сургуулийн багийг урьж байна. And now the Robocon team from Kazakhstan International IT University. Бүгд найрамдах Солонгос улсын Kwangwon их сургуулийн оюутан залуусыг урьж байна. Kwanggun University. Hello. University Technology. of Малайзийн техникийн их сургуулийн багийнхан. Mongolian University of Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн багийн оюутан залуус та бүхний өмнө гарч ирж байна. Now is the team from Nepal. Балбин Трипфовны их сургуулийн багийг урьж байна. За баярлалаа дараагийн баг Пакистаны барилга угсралт инженерийн их сургуулийн оюутан залуусын багийг урьж байна. Pakistan Center of Advanced Studies and Engineering.
Баярлалаа. Орос улсын Донын техникийн их сургуулийн багийнхныг үрээ. Дараагийн баг Шри Ланкийн Призенийн их сургуулийн багийнхан угтан авцгаая. AB Robocon тэмцээний амжилтанд оролцож байдаг Таиландын Дракишит Бундит их сургуулийн багийг урьж байна. За энэ багийн араас Вьетнамын 2 баг гарна. За Вьетнамын 2 баг гэдэг нь бол тухайн олон улсын роботын тэмцээний зохион байгуулж байгаа улс бол бүрийн эрхийн дагуу 2 багийг оролцуулдаг юм уламжлалтай. За Вьетнамын 1-р баг болох Лак Хонг их сургуулийн баг гарч ирж байна. Тус сургуулиас 2 баг энэ жил оролцож байгаа. 1-р баг нь. За харин талбай дээр одоо AB Robocon 2013 олон улсын роботын тэмцээний 19 дахь баг Лак Хонг их сургуулийн 2-р баг талбай дээр орж иж байна. Эрхэм үзэгчтэй, хөгжөөнд дэмжигчтэй хүч нэмээрээ нөхөрсөг халуун алга тушаалтаар бүтээлч оюутан залуустай урам харилцгаая. Баярлалаа. Эхний тоглолт талбай дээр эхлэхээс өмнө энэ эндэрт Вьетнамын 1-р багийн анхлагчийг нийт оролцогчдын өмнө тангараг өргөнөх хэмээн урья. Ноёд хадагтай нараа эрхэм найзуудаа оролцогч оюутан залуусаа AB Robocon 2013 тэмцээнд мэдлэг туршлагаа сорин тэмцээнийхээ дүрмийг чандлан баримталж шүүгчтэй болон өрсөлдөгч багийнхнаа хүндэтгэн нөхөрсгөр чин шударгаар өрсөлдөхөө оролцогч нийт оюутан залуусынхаа өмнөөс тангаргалж байна. Вьетнамын 1-р багийн анхлагчид баярлалаа. Манай дэмжээнд та бүхэн тавтаа морилно. Баярлалаа. Багуудаа дахин амжилт хүсье. Тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн өөрсдийн бэлтгэлээ талбайдаа очин тэмцээнээ бэлтгэлээ хангано. Эрхэмсэг ноёд хадагтай нараа AB Robocon 2013 тэмцээний хүрээнд мэргэжлийн тусгай шүүгчдийн багийг бид бүрдүүлсэн юм. Мөн талбайн болон хөндлөнгийн шүүгчид ажилчдыг уран ажиллаж байгаа юм а. Энэ дундаа олон улсын тэмцээнийг алдаагүй ямар нэг маргаангүй ил тод байлгах бүхэл нөхцөл олцоог эдгээр хүмүүс хангаж ажиллах юм. За тэмцээний ерөнхий шүүгчдийг танилцуулж явах шиг байна. Ерөнхий шүүгчийг танилцууллаа. Ноён Винг Тангкун Вьетнамын Ливи Донг техникийн сургуулийн төлөөлөл оролцож байгаа. За Вьетнамын телевизийг төлөөлж ноён Винг Танг Винг сая танилцуулагдлаа. За мөн одоо AB Robocon тэмцээнийг анхлан санаачилсан Японы Токиогийн технологийн их сургуулийн доктор профессор Масаши Шимгүци гэж энэ алдартай сайхан настайг танилцуулж байна. За Стив Сонг Хонконгийн телевизийн төлөөлөгч учир юу гэвэл одоо өнгөрсөн онд бол Хонконгд болж ирсэн учраас Хонконгийн телевизээс нэг одоо төлөөлөгч оролцдог юм уламжлалтай. За дараагийн одоо жилд зохиогдох нь бол энэтхэгд байгаа учраас энэтхийн төлөөлөгчийг танилцуулж байна. Энэтхийн телевизийн холбооны тэргүүн Мока Шамаг сая танилцууллаа. За мөн тэмцээний талбай дээр дүрмийг чандлан сахин ажиллах талбайн шүүгчдийн бүрэлдэхүүнийг одоо та бүхэндээ танилцуулж лекцээр үзүүлж байна. Харин одоо талбайн тайлбарлагч Мак Түмийг танилцуулахыг зөвшөөрнө үү? Тэр талбай дээр өрнөх ширэн өрсөлдөөний нүд чих болох авиастан юм а. За та хоёртаа баярлалаа. Эрхэм үзэгчтэй оюутан залуусаа сайн байцгаана уу? Яг одоо би тэмцээн явагдах талбай дээр зогсож байна. Та бүхэн тэмцээн хэрхэн явагдах талаар ойлголттой байгаа юу? Тэгвэл би одоо та бүхэнд энэ жилийн тэмцээн ямар зарчмаар явагдахыг 2 роботод төлөөлүүлэн энэ талбай дээр үзүүлье. Тэмцээний даалгаврыг гүйцэтгэх шилдэг роботуудыг та бүхэн хүлээн авна. За яваад орой. За бүгдээ сайн байцгаана уу? За яваад гараа. За энэ Вьетнамын олон улсын роботын тэмцээн ерөнхийдөө энэ 2 дахь жилдээ бас уламжлуулгын зохион байгуулж ийн гэж дээр Вьетнамын телевизийн дэд ерөнхийлөгч хэллээ. За эдгээр улсууд бол өмнө 2007 онд зохион байгуулж байхад бол хүн роботыг бас яг хөдөлгөөнтэйгээ биетээр бас ингэж хөдөлгөөний дагуу явуулж гаргаж ирж ирсэн дугуйтай та бүхэн бас сайн санаж байгаа. Энэ удаад бол бас мөн арай өөр хэлбэрээр оруулж ирж
бас үзэгчдэд танилцуулж байгаа байдлыг та бүхэн харж байна. За одоо бол мэдээж автомат болон гараж чадвар роботуудаараа тэмцээний талбайд тоглоно. Гэхдээ үзэгчдэд арай ойлгомжтой байх үүднээс зохион байгуулалтын хувьд 2 одоо хүн роботыг одоо талбай дээр ажиллуулж одоо тэмцээний дүрм журмыг үндсэндээ тайлбарлаж өгч байгааг та бүхэн бэлэн харж байна. За улаан хэсгийн робот бол тайлбарлагч Wing Dizon. За хоёрдугаар тайлбарлагч бол Ju Ai-yon багш юм аа. За хоёр одоо робоконы чиглэлээр одоо мэрэгсэн хоёр багш энэ удаагийн роботын тэмцээнийг бас олон улсын роботын тэмцээнийг тайлбарлаж явуулахар болсон байгаа. Тэмцээн эхлэхээс өмнө та бүхний анхаарлыг дэлгэцэн хандуулъя. AB Robocon 2013 тэмцээнд оролцогчдын гүйцэтгэх даалгаврын утга санаа, агуулга зорилгыг илтгэх, ногоон дэлхийгээ аварцгаая хэмээх танилцуулгыг хамтдаа сонирхцгоё. Орчлон ертөнц хязгааргүй уудан бөгөөд хэдэн тэрбум жилийн турш таталцал түлхэлцлийн хүчинд оршсоор ирсэн. Хүчнүүдийн үйлчлэлийн явцад биетүүд үүсэн бий болж амьдрал үүссэн түүхтэй. Олон гариг дундаас дэлхий гэгч нэгэн гаригт амьдрал үүсгээр сонгогдох учиртай байж. Энэ сонголтонд хамгийн их түлхэц үзүүлсэн зүйл бол ногоон өнгө буюу амьдралын өнгө юм. Ногоон байгаль эртний ой шугуудаас эхлээд тал хөндийд үргэлжлэн тархаж амьд биетүүд цэцгэлэн хөгжих зөөлөн бөгөөд таатай орчныг бүрдүүлжээ. Гэхдээ нийгмийн эдийн засгийн хөгжил хурдасхын хэрээр хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл нэмэгдэж дэлхий дээрх ногоон байгаль хумигдж эхлээд байна. Тахал мэт хурдастай тархаж байгаа энэ үйл явц ногоон гариг болон түүн дээрх амьдралын ирээдүйд түгшүүрийн харанга бэлдэж байна. Байгалийн гам шиг үер, зуд турхан, уур амьсгалын өөрчлөлт. Энэ бүхэн ногоон байгаль хилэгнэж байгаагийн дохио юм. Хүн төрлөختөн хувь хүний ногоон байгалийн хайрлаж хамгаалах ухамсарыг дээшлүүлэх нь дэлхийд учирч болох гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх алхам юм. ABU Robocon 2013 тэмцээний сэдвийг Вьетнам улс ногоон гариг хэмээн тодотгон тодорхойлж байна. Тийм ч учраас дэлхийн хэлбэрт тоглоомын тойргийг бүрдүүлэгч хэсэг тус бүр дэлхийн улс орнуудыг төлөөлөх юм. Ногоон гаригаан хамгаалах үүрэг дэлхий дээр амьдрагч хүн бүрийн үүрэг билээ. Ухамсараа дээшлүүлж ухаалаг үйлдэл хийснээр бид их дэлхийг аварч чадна. Дэлхийн ертөнцийн оршин байгаа бүхий л орон зай хязгаарт хол ойр гэлтгүй бидний хүсэл тэмүүлэл нэгдмэл утгатай. Арван 3-ыг харьцах нь 13 метрийн харьцаатай тоглоомын талбай нь төв уртрагийн дагуу төмөр шугамар тусгаарлагдсан байна. Дэлхийн бүс нь тойрог хэлбэртэй бөгөөд 8.5 метрийн диаметртэй байна. Энэ бүс дээрх цагаан тэмдэглэгээнүүд дэлхийн уртраг өргөргийг илэрхийлнэ. Баг тус бүр 7 төмөр цагираг дээр навчнуудаа байрлуулах ёстой. Цагираг тус бүр 350 мм диаметртэй, суурийн өндөр нь 50 мм байна. Бөмбөрцгийн хойд тал гэдэг нь дэлхийн бүсийн дээд хагасыг хэлнэ. Энэ бүсэд дундын хэсэг болон хойд туйлын хэсэг гэж бий. Бөмбөрцгийн өмнөд тал гэдэг нь дэлхийн бүсийн доод хагасыг хэлнэ. Төв уртрагийн дагуу хойд туйлаас 2.7 метрийн зайд байрлалтай шон дээр сар байрлана. Сарны диаметр 500 мм байх бөгөөд талбайн шалнаас дээш 1.5 м өндөрт байрлана. Хоёр ширхэг хязгаарын шугам байх бөгөөд хоорондын зай нь 2 м 95 см байна. Цайвар цэнгэр өнгөөр тэмдэглэгдсэн дэлхийн бүсийг тойрсон талбай нь гар удирдлагатай роботын бүс юм. Гар удирдлагатай роботын гарааны цэг 2 байх бөгөөд тус бүр 700 мм диаметртэй байна. Баг тус бүрийн навчны агуулга тоглоомын талбайн доод хэсэгт байрлана. Автомат роботын бүс гэдэгт дэлхийн бүс болон түүнийг тойрсон бүхий л талбайг хамааруулж ойлгоно. Гар удирдлагатай роботын гарааны цэгтээ зэрэгцэн тус бүр нэг автомат роботын гарааны цэг байрласан байна. Навчис цилиндр хэлбэртэй байх бөгөөд 250 мм диаметртэй, 200 мм өндөртэй байна. Гар удирдлагатай робот навчны агуулгаас 3 навч авч
түүнийгэн дэлхийн бүсийн өмнөд тал бөмбөрцөгдөх цагиргууд дээр байрлуулна. Ингэснээр навч тус бүр багтаа 10 оноо авчирна. 3 навчийг өмнөд тал бөмбөрцөгт амжилттай байрлуулсны дараа гар удирдлагатай робот навчнуудыг авч хязгаарын шугам нэгт хүргэж тоглоомын талбай дээр орхино. Дараа нь гар удирдлагатай робот навчнуудыг автомат робот руу ачаалж болно. Автомат робот навчнуудыг бөмбөрцгийн хойд тал дах өөрийн болон дундын хэсгийн цагиргууд дээр байршуулна. Амжилттай байршуулагдсан навч бүр 10 онооны үнэлгээтэй. Энэ үед автомат робот хойд туйлын бүсдэх цомирлогуудаас авч болно. Гэхдээ үүнээс хойш зөвхөн 2 ширхэг навч нэмж байршуулан оноо авахыг зөвшөөрнө. Дараах үйлдэлүүдийг тэмцээний дүрмд зөрчсөнд тооцно. Гар ажиллагаатай робот дэлхийн бүсэд нэвтрэх, робот дундын бүсээс бусад хэсгээр өөрийн талбайгаас гарч өрсөлдөгчийн талбайд нэвтэрсэн тохиолдолд тус 10 оноо хасагдана. Автомат робот хойд туйлын бүсдэх цомирлогуудаас авна. Энэ үед гар удирдлагатай робот хязгаарын шугам 1-ийг давж автомат роботоос цомирлогийг авна. Ингээд гар удирдлагатай робот хязгаарын шугам 1-ийн ард зогсож цомирлогийг сар руу шиднэ. Гар удирдлагатай роботын шидсэн цомирлог сарн дээр амжилттай тогтсноор ногоон гариг аврагдаж тоглоом дуусгар болно. Ногоон дэлхийг аварцгай даалгаврыг гүйцэтгэхээр энэ танхимд 18 орны 19 багийн оюутан залуус ирээд байгаа үлээ. Эдгээр багууд маань 7 хэсэг болон өрсөлдөх болно. Ингээд багууд суглаагаар хэрхэн 7 хэсэг болон хуваагдсан өрсөлдөхөр болсныг сонирхъя. За A хэсэгт Хонконг, Египт, Монголын баг орсон багыг давгаан дэлгэсэн сарж байна. За B хэсэгт бүгд найрамдах Солонгос улс, Болвийн мант улс, Оросын албаны улсын баг. За C хэсэгт Вьетнамын 2 дугаар баг, Малайз, Индийн багууд орсон байна. За D хэсэгт Индонез, Ираны багууд орсон багыг давхаарж байна. За E хэсэгт Тайланд, Фижигийн баг, F хэсэгт Вьетнамын 1 дугаар баг болон Шри-Ланк, Пакистаны багууд орсон баг юм а. За мөн дараагийн G хэсэгт Япон, Казахстан, Бруней улсын багууд орсон байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яам үзүүлж байна. Ой модоо аврыг. Дэлхий дээр жилд 15 сая га талбайд ой мод устж байна. Үүний 3/1 нь зөвхөн цаас хийхэд зориулагддаг. Бид өдөр бүр цаг тутам хэвлэж байдаг. Одооноос хэмнэж эхлэе. Үсгийн хэмжээ 12 байхад хуудасны тоо 57 байна. Тэгвэл үсгийн хэмжээг 11 болгож багасгахад хэвлэх хуудасны тоо 50 болсон байна. Ингээд бид 12% буюу 7 хуудас хэмнэж чадлаа. Энэ өртөө ийм амархан. Цаасаа хэмнээ ой модоо хайрлаж бай. Байгаль орчин ногоон хөгжлийн яам. Эхний тоглолт мэдээж A хэсгийн 2 багийн өрсөлдөөн байх болно. Энэ удаагийн тэмцээнээс салхийг хагалж аль 2 улсын баг талбай дээр өрсөлдөх вүлээ? За Хонконг, Египт. Тийм ээ, энэ бол Хонконг, Египтийн багууд. Хонконг бол бүгд найрамдах Хятад улсын засаг захиргааны нэгж бөгөөд Азийн худалдаа эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр түшис болсон газар юм. ABU Robocon 2013 тэмцээнд Хонконгийг төлөөлөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн багийнхан оролцож байна. Тэд хамгийн орчин үеийн эд англи технологи ашигладаг учраас дотоодынхоо роботын тэмцээнд 9 удаа оролцсноос 5-д нь ялагчаар тодорч байсан юм а. Вьетнамын тэмцээнээс Хонконгийн багийнхан олон улсын тэмцээний анхны аврагын цомон авна хэмээн итгэж байна. Пирамид, эртний түүх дурсгалт барилга байгууламжууд зэрэг гайхамшигын үлгийн нутаг Египт орно. Өнөөдрийн хүртэл энэ улс инженерийн урахаан шаардсан хүний гараар бий болсон их бүтээн байгуулалтын илэрхийлэл болсоор ирсэн. Robocon 2013 тэмцээнд энэ жил Нью-Гомерийн Хэлвон их сургуулийн баг оролцож байгаа юм. Энэ баг өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан туршлагагүй.
Гэсэн хэдий ч залуус залуу хүний эрч хүчээр бүхнийг даван туулж Робоконы шинэ өнгө болно гэдэгтээ итгэлтэй байна. За Аз намхан бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос уламжлуулгын зохион байгуулдаг AB Robocon 2013 олон улсын ровтын тэмцээний A хэсгийн тоглолт Хонконг Египтийн багуудаар эхлэх гэж байна. За тэмцээн бол мэдээж одоо үргэлжлэх хугацаа 3 минут байдаг. Та бүхэн надад хэлдгээс сайн мэдж байгаа. Тэмцээний бэлтгэл хугацаа 1 минут байдаг. Гэхдээ энэ бол телевизийн нэвтрүүлэг учраас монтаж хийгээд үндсэндээ 5 секундын бэлтгэл ажиллагааг харуулад ингээд орж байгаа гэдгийг та бүхэндээ сануулъя. За тэмцээн эхэлсэн. За улаан талбай дээр Хонконг тоглож байна. Мэдээж одоо Египтээс хурдан байгаа нь бол гарцаагүй. Гэхдээ Рафтын найдвартай ажиллагаа хэрхэн одоо хийж бүтээсэн загварчлал гэдэг их юм яригдана. За хэдийгээр төрүүлж одоо Египтээс очисон хэдий ч одоо агуулгахаас навчнуудаа аваад эргэж чадаагүй байгааг харж байна. Гэтэл хожимдож очисон ч гэсэн агуулгахаас навчаа аваад эхний навчаа тавьж байрлуулах одоо үйл явц хийгдэж байгааг та бүхэн дэлгэсээс харж байна. Египтийн багийг за хөгтөр Египт улаан дээр Хонконг тоглож байгаа. За мэдээж ямар ч сайн баг, ямар ч бэлтгэлтэй байж болно. Тэр өдрийн бас Аз мэддэг оюутнуудын дээрээс нь Рафтын найдвартай ажиллагаа гэдэг бол асар чухал болохыг одоо үндсийн Рафтын тэмцээн дээрээс ч тэр олон улсын Рафтын тэмцээн дээрээс ч тэр одоо та бүхэн хөгжим нэмжигч та бүхэн бол багш оюутнууд энэ чиглэлээр бас одоо спортын уралдаан тэмцээнийг сонирхдаг та бүхэн бол олж мэдсэн баха гэдэгт би итгэл төгс байгаа. За Хонконг эргэж чадаагүй байгааг та бүхэн харж байна. Цаг хугацаа бол нэлээдгүй одоо явсныг мэдж байгаа. Гэхдээ Египт бол найдвартай ажиллагаагаараа хэдийгээр удаан ч гэсэн бас олон улсын ровтын тэмцээнд тусгай байрт шалгарч ирсэн та бүхэн бол урдын одоо олон улсын ровтын тэмцээнүүдээс харж мэдэрч үзэж ирсэн гэдэгт ойлгомжтой. За Хонконг хожимдож эхэлсэн. Гэлэг ихтэй навчнуудаа хэрхэн одоо хурдтай одоо байрлуулж байгааг та харж байна. За дараагийн үйлдэл ажилласан Хонконгийн гар ажиллагаатай автомат. За Египт бол үндсэндээ ингэн л дээ 10 онооны за навчнуудаа авсан. За одоо навчнуудаа сар руу шидэн тийм ээ. Сарн дээр хэрхэн байрлуулахаас үйл явц цаашид яаж өрнөх нь одоо тодорхой болно. За сарн дээр байрлаж чадсангүй байгаа онсонгүй наан бууж байгааг харж байна. За ингээд тооцоолж байгаах 3 удаагийн үйлдэлээр сарн дээр навч амжилттай суурлуулах. Ой! За ингээд амжилттай 2 дахь үйлдэлээр амжилттай байгаа онч сарн дээр ургамлын үрийг амжилттай суулгаж чадлаа. Хонконг ингэж өрсөлдөгч Египтэд цэвэр хожиж байгааг та бүхэн харж байна. За ингээд AB Robocon 2013 Вьетнам олон улсын ровтын тэмцээний эхний ялалт ажлыг та бүхэн харж байна. Хонконгийн баг Египтийн багийг цэвэр хожлоор буулгаж авлаа. За Египтийн баг 50 оноо авсан. Харин Хонконгийн баг 2 минут 40 секундэд ногоон гараг буюу цэвэр хожил хийж чадлаа. Ингээд энэ тоглолтод Хонконгийн баг ялагчаар задарч байгаад тэмцээний талбай шүгч уламжилж байгааг та бүхэн сонслоо. За ингээд дараагийн тоглолтод бүгд найрамдах Солонгос улс болон Балбын улсын багууд өрсөлдөх болно. Солонгос Эрдэнэ соёлын салшгүй нэг хэсэг, урлаг соёлын үнэт зүйл хадгалагдаж үлдсэн Солонгос улс. Өнөөдөр Солонгос улс өсрөнгөө хөгжилтэй урлаг соёлын үйлдвэрлэлийн Азийн гол төв болоод байна. Энэ улс шинжлэх ухааны технологиудаа их ашиг хөдлөгч хөгжүүлдэг. Тийм ч учраас Гвангун улсын их сургуулийн робот нэртэй баг 3 жилийн дараа ийхүү олон шинэлэг зүйлтэй хүчээр хэрэгжин иргэн ирлээ. Непал буюу Бал булс гэхээр та бидний санаанд нэн төрөнд дэлхийн дээвэр хэмээх ойлголт буудаг. Энэ жил энэ улсын багийнхан хамгийн олон гишүүнтэй буюу 35 хүний бүрэлдэхүүнтэй Робокон тэмцээнд оролцож байгаа юм. Багийн гишүүдийн оролцоо хүч хөдөлмөр тэднийг амжилтанд хүргэх нь дамжиггүй. Балбын баг Омни дугуугаар роботыг хөдөлгөж хурд хүчээр авна. Тийм учраас тэд сарн дээр богино хугацаанд цомрлохыг суулгаж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
За олон улсад бол Непал гэдэг нэрээр нь дэлхийн нийтэд мэддэг. За Балб бол одоо орчуулагдсан нэртэй. Монголчууд бүгдээрээ сайн мэднэ. За бүгд найрамд Солонгос улсын баг бол AB Robocon 2004 онд бол амжилттай оролцож байсан 4, 5, 6 гэдэг. За үндсэндээ 7 хоноос хойш бол бараг ороогүй гэж хэлж болно. За энэ бол мэдээж одоо олон улсын одоо AB-уд бүгд найрамд Солонгос улсын KBS одоо телевиз хэрхэн одоо үүрэг оролтод оролцдог. За Robocon бас тухайн улстай шинжлэх ухааны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оюутнуудын дунд өрнөөгүй гэж ярьд юм а. Тэгээд одоо тэмцээнд оролцоогүй байжгаад олон улсын ровны тэмцээнд энэ жилээс ахин оролцож байгаа. За Солонгосын баг бол өндөр чадамжтай багуудын тоонд бол ордог. Гэхдээ бол одоо 1, 2, 3 дугаар орыг бол одоо хүртэл бол хараахан авч хамжаагүй байгаа. Ийм багууд байдгийн. За Непал яг вэ тогтмол оролцдог гэсэн хэдий боловч тийм одоо амжилт багтай хичээл зүтгэл сайтай оюутнуудаа идэвхтэй хамруулж оролцуулдаг. Ийм одоо телевизүүдийг одоо тухайн Азийн одоо 19 улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн телевизүүд одоо зохион байгуулдаг. Энэ тухайн бүс нутагт улс орондоо шинжлэх ухааны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг техник мэргэжлийн сургалтын төвүүд, сургуулиуд, коллеж, техникийн сургуулиуд, шинжлэх ухааны технологийн их сургуулиудын хооронд бол зохион байгуулж тухайн улсаас шалгарсан багууд одоо улсаан төлөөлөн олон улсын ровдын тэмцээнд оролцдог ийм уламжлалт тогтсон. За манай Монгол улсын байдаг юм бол 2002 оноос амжилттай зохион байгуулагдаж улс орондоо зохион байгуулж мөн дээрээс нь олон улсын ровдын тэмцээнд оролцуулж ирсэн. За энэ хугацаанд 2004 онд бол одоо Монголоос хамгийн одоо өндөр амжилтыг гаргасан байдаг юм а. Та бүхэн сайн мэдж байгаа. Би энийг бол үндэсний ровдын тэмцээн дээр уламжилж байдаг. За энэ бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн Уран ган нэртэй баг 2004 онд оролцож ирснийг би тодорхой санаж байна. Бүгд найрамд Солонгос улсын нийслэл Сөүл хотод болж ирсэн энэ тэмцээнд бол 2 дугаар байр. Дээрээс нь бас одоо тусгай шагналыг бас авч ирж ирснийг тодорхой санаж байна. За түүнээс хойш томоохон амжилтыг бол одоогоор бол манай улсын баг бол гаргаагүй. Гисэн хэдий боловч Монгол улсын их сургуулийн мэдээлэл технологийн сургуулийн Unitel баг улс орнын төлөөлөн соён нэртэйгээр оролцож бас амжилттай оролцож байсан. Мөн дээр нь дараагаар нь 3-4 жил дараалаад олон улсын ровдын тэмцээнд амжилттай оролцсон байдаг. Дандаа тусгай шагналуудыг бас авч ирж ирсэн байдаг юм аа. За тухайн оюутнуудын хиймэр золбоо тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг од гүйдэг ийм зүйл байдаг. Найдвартай ажиллагаа чухал байдаг. Дээрээс нь оюутнуудын хүүхдүүдийн азод гэж бас их нөлөөлдөг юм шиг над зүгээр ажиглагддیں۔ За үүнээс болж бас оюутнуудын одоо амжилт яригддаг ийм зүйлүүд бас байдаг. За хэдийгээр найдвартай ажиллагаа байсан ч гэлээ эн чинь хөх улаан хэсгээс гар тоглож байгаа ровдуудынхаа одоо ажиллагааг бас одоо бас сольж янзалдаг ийм зүйлүүд бас байдаг. Программын хувьд шинжилдэг тийм ээ. Дээрээс нь одоо энэ бол зүгээр тойргийн тоглолтууд явагдаж байна. За цаг дуусчлаа. Эндээ бас сонирхолтой тоглолт. Ярих тоглолт бол болсонгүй. Тийм учраас би та бүхэнд ер нь Robocon олон улсын ровдын тэмцээний эргэн тойрондох мэдээллийг та бүхэндээ Монгол улстай холбоотой мэдээллийг бол өглөө. За улаан хэсгээс гар тоглосон бүгд найрамд Солонгос улсын баг ямар ч үйлдэл хийж чадсангүй. Тиймээс тоглолтын туршид оноо авсангүй. Харин хөх хэсгийн Балбын баг 30 оноо авлаа. Харин одоо Вьетнамын 2 дугаарыг Малайзийн багууд өрсөлдөх болно. $46 секунд. Энэ бол Вьетнамын багийн үндэснийхээ тэмцээнд гаргасан шинэ амжилт. Энэ амжилтад тэднийг олон улсын тэмцээнд итгэлтэй оролцох хүчин зүйл болсон юм. Лаконг их сургуулийн Enwen Eagle багийн робот зогсошгүй гэдгээ өнөөдрийг хүртэл баталсаар байна. Учир нь шинэ технологи ашиглан хийсэн энэ робот өөрийн дахин нэг шинэ амжилтыг тогтоохоор явж байна. Ихэр цамхаг бол Малайзийн бэлэг тэмдгийн нэг. Эдийн засгийн тогтвортой хурдтай өсөлт нь энэ улсыг Өмнөд Азийн хүчрэг улс болгож байна. Энэ улсын баг өмнө нь Robocon тэмцээнд ялагч болж байгаагүй юм. Гэвч тэд өндөр үнэлгээ авсаар байна.
Учир нь тэдний робот шилдэг загвартай роботоор шалгарч байсан. Тэд өөрсдийн ялалтын шин түүхийг бичгээр Robocon тэмцээнд ирээд байгаа маа. За CSK ихний тоглолтод инхүү Вьетнамын 2 дугаар баг болон Малайзийн багууд өрсөлдөхөөр онолтгоор таарсан. За хэдхэн мөчийн дараа энэ хэн илүү одоо найдвартай робот бүтээснийг харцгаая. За хөх хэсгээс Малайзийн баг гарч байгаа юм байна. Улаан хэсгээс Вьетнамын баг. За 5 4 3 2 1 гээл тэг гээл цаг эхлэн тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут байдаг. Өмнөх тоглолтод бол үндсэндээ улсын хөгжлөөр нь харуул одоо бүгд найрамд Солонгос улсын баг бол хажуул хажчихоор байлаа. Гэлээ гэхдээ одоо Балбын баг одоо оюутан залуусын бүтээл сэтгэхүйгээр бүтсэн баг одоо 30 оноогоор өрсөлдөгч болгож авч байгаа та бүхэн харж байна. За энэ бол мэдээж одоо та бүхэн сонирхолтой сайхан тоглолт болно. Малайз, Вьетнам гэдэг бол байнга одоо олон улсын явдлын тэмцээнд дандаа одоо эхний 5 байрт одоо шалгарч байдаг. Вьетнам баг бол олон улсын явдлын тэмцээний даваргаар 2 3 удаач тодорч байсан ийм туршлагатай ашиг туршлагатай баг. За Малайз хэдийгээр эхний байрт шалгардаг ч гэлээ олон улсын явдлын тэмцээнийг бас эх орондоо зохион байгуулсан. Дээр нь байнга одоо тогтмол дээгүүр амжилттай оролцдог ийм багуудын нэг байгаа. За Вьетнам гарцаагүй дээ. Вьетнам угаасаа ойлгомжтой. За сарлуу эхний үлдээрээ шидсэн. За жоохон хазаалгаж байгаа шиг байна. Багийн гараа ажиллагаатай роботыг удирдах байгаа багийн үндсэн уран гишүүний нэг. За одоо ингээд сарлуу 2 дахь үлдлээрээ ургамлын үрийг одоо суулгах үйл явцаа шидсэн. Дахиад за харамсалтай 2 дахь үлдлээ. За одоо ингээд ганц үлдэл байгаа. За толгоогоо бариад үнэхээр гайхчих шиг байна. Бас тооцоолоогүй юмнууд гарч байгаа л да. Энэ мэдээж олон улсын роботын тэмцээн гэдэг бол бас юмны бас нэг эрэмб гэдэг юм уу одоо юу гэдэг тэмцээний чанар чансаа яригддаг. За мэдээж энэ баг бол Вьетнамд бол 100 хэдэн багаас гарч ирдэг гэж байгаа шүү. 100 хэдэн багаас улсынхаа аваргаар тодорч тэгээ дээр нь ингэж гарч ирж олон улсын роботын тэмцээнд тоглоно гэдэг бол хүүхдүүдийн бас сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол яригддаг л ийм л зүйлэлтэй. Тэгээ яг тэр сая харагдаж байгаа шиг байна. 100 хэдэн багийг тэргүүлж гарч ирчээд улсаан төлөөлөн 2 баг оролцож байгаа. Одоо энэ Лаконг гэдэг их сургуулаас технологийн сургууль байгаа Вьетнамын. За эхний 2 үйлдэлээр одоо сарлуу ургамлын үрээ шидсэн боловч үнэхээр ургамлын үрээ буулгаж байнда онч чадсангүй. Гэхдээ 3 дугаар үйлдэл байгаа. Тэгээд тэр өөрөөсөө 2 үйлдэлээр л одоо нэгээр биш юм а гэхэд 2 дахь үйлдэлээр сарн дээр ургамлын үрээ суулгах чинь гэж тооцоолсон байх. Тэгээд тухайн баг өөрөө гол нь одоо энэ шидэж байгаа тэр ургамлын үрийг бас ингэж өөрөөсөө бэлдэж оролцож байгаа гэдгээр бас онцлогтой. Тэгэхээр бас өөрөөсөө ямар их бардан байгааг бас энэ одоо 2 сум бас илэрхийлж байгаа. 3 сумны одоо боломжийг бол олгодог. За Малайзийн баг цаг хугацааг ашиглах гал одоо онооны тоглолт болцсон учраас энэ оноогоор ялах үйлдэлийг л хийх гээл зөв сандаж твдээд л гар ажиллагаатай болон автомат ажиллагаатай роботууд маш сайн. За одоо ер нь тун ойрхон болсон тоо. За цагч ерөнхийдөө өгч байгаа бах. За гар ажиллагаатай роботод автомат робот өгсөн. За дамжуулсан. За автоматын 2 дугаар одоо зураасын шугамын цаанаас за сарлуу шидэн ургамлын үрийг за Вьетнамын нөгөө их нутаг дээрээ байгаа дээрээс нь одоо сэтгэл зүйн хувьд давтсан тэр хараа. За Вьетнамын өрсөлдөгчд бол үнэхээр их баярлж байгаа та бүхэнд дэлгэснээс харж байна. Талбай дээр тоглож үндсэн 3 гишүүн ямар их хөөрөлтэй байгааг. За цаг дууссан байна. За ингээд Вьетнамын баг. За 3 дахь тоглолтын үр дүн гарч ирж байна. За Малайзийн баг 70 оноо, Вьетнамын баг Вьетнамын 2 дугаар баг шүү. 90 оноо. За ноёд хадагтанараа ингээд тоглолтын ялагчаар Вьетнамын 2 дугаар баг тодорч байна. За үнэхээр игзэгтэй мөч бол ирлээ дээ бас. Хэдийгээр нутаг дээр болж байгаа тэр хүүхдүүдийн бас аз од хөжийн дэмжигчдийн энэ бусад зүйлүүд бас нөлөөлсөн байх. За ингээд нэг 20 онооны давуу байдлаар л хож чадлаа да. Бидний амьдрал, хөгжил, дэвшил байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглэн их дэлхийгээ хайрлах, ногоон соёл иргэншилж шилжих, эко үзэл санааг үр хоочтой хөвшүүлэхийг шаардаж байна. Бидний ирээдүй өнөөдрөөс эхэлдэг 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. Дараагийн тоглолт буюу 4 дахь тоглолт нь Индонез Ираны багууд өрсөлдөх болно.
Ингээд хоёр багийнхаа танилцуулгыг үзье. Two teams. Индонез улс зөвхөн арлуудаараа дэлхийд алдарсан төдийгүй гайхамшигт өв соёлоор нь дэлхийд танигдсан. Индонезийн багийн залуус энэ жил сэтгэл хөдлөлөөр дүүрэн тэмцээнд оролцож байна. Учир нь тэд туршигдж баталгаажсан вакуум технологи, омны удирдлага зэрэг технологийн дагуу роботон бүтээжээ. Баягаас ирсэн Робоконы багийн залуус нутгийнхныхаа итгэлийг хүлээсэн, найдвар төрүүлсэн баг юм. Иран бол эртний улсуудын соёл иргэншлийн улбаа, орчин цагийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт зэрэгцэн оршсон орон юм. Энэ жилийн тэмцээнд Ираныг төлөөлөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн баг оролцож байна. Тэдний робот онцгой механик бүтцтэй, дахин давтагдашгүй хийцтэй, хүчин шатал сайтай болжээ. Тийм ч учраас тэд олон улсын тэмцээний талбайд нэрээ үлдээж чадах амжилтыг байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаамаа. Đó là đội Robocon đến từ Iran. Талбай дээр хөх хэсгээс Ираны баг, To the blue team, the Iran team. And in the улаан red хэсгээс zone, Индонезийн баг. Và bây giờ sẽ là Индонез Ираны багийн 5 секундыг эхлүүлцгээе. 5, 4, 3, 2, 1. За 5 4 3 2 1 тэг гээд 5 секундыг ажилуулад тоглолтын талбаар оруулсан. За Индонез бол гайхалтай. Индонезид нэг азсал дутдаг тийм үйлдэл байдаг. Одоогоор Индонезийн багч нэгдүгээр байранд бол орсон олон улсын роботын тэмцээнд тэргүүлсэн тийм зүйл бол одоо хараахан биелэгдэг байгаа. Гэхдээ маш одоо дээгүүр одоо үнэлэгддэг ирэмбэрээ олон улсын роботын тэмцээнд бол за ямар хурдтай үйлдэлийг үүсгэж байгаа. За цаг бол үндсэндээ 1 минут 46 секунд. За маш амжилттай. За анхныхаа сумыг бол шидсэн гэхдээ саран дээр буулгаж чадсангүй. За саран дээр буулгаа 3 секунд тоолж иж одоо баталгаажих хэрэгтэй байгаа. Унсан хэдий ч. За амжилттай. За ингээд үндсэндээ 53 секундэд цэвэр хожил хийж байгааг та бүхэн харж байна. За гайхалтай байна. Үнэхээр мундаг. Гэхдээ одоо дээшлэх тусмаа дараагийн үе шатууд одоо нөгөө хагас финалд энтер бол нөгөө аваргууд ороод ирэх учраас бас хэцүү болоо явчихнаа. Iran score 0 point. Indonesia achieve green planet. За Индонезийн баг сарыг ногоон гарыг болгож чадлаа. Тэд 53 секундэд цэвэр хожил хийсэн байна. Ингээд Индонезийн баг ялагч баг боллоо. Ираны баг бол үндсэндээ баг үйлдэл хийж чадсангүй хажигдчих жоох шгүй наа. Эрхэм үзэгчдээ 5 дахь тоглолтод И хэсгийн Тайланд болон Фижигийн багууд өрсөлдөх болно. Тайланд бол алтан сумын эх орн. Мөн дахин давтагдшгүй зүйлээр баялаг жуулчдын аягийн төвцөг үлээ. Тайландын нийслэл Бангкок хот бол хуучны хэм маягаар хадгалан авч үлдсэн Өмнөд Азийн хотуудын нэг юм. Энэ хотод Робокон 2003-2011 тэмцээн болж байсан. Робоконы ширэн өрсөлдөгчдийн нэг олон улсын тэмцээнд инхүү оролцоход бэлтгэл бацаажээ. Фижи ер бусын сайхан бүжгэрийн алдартай билээ. Робокон 2013 тэмцээнд эх орнын төлөөлөн оролцож байгаа энэ багийнхан өмнө олон удаа Робокон тэмцээнд эх орнын төлөөлөн оролцож байсан. Номхон далайн их сургуулиас ирсэн баг юм. Энэ жилийн тэдний робот өмнөх жилийнхээс илүү тоноглогдсон нь олонний анхаарлыг татж байна. Багийн залуус өөрсдийн амжилтаараа Робокон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авна хэмээн найдаж байна. ABU Robocon 2013 Вьетнам олон улсын роботын тэмцээний 5 дахь тоглолт E-ийн Тайланд, Фижигийн багуудын хооронд өрсөлдөөн явагдах болно. За Тайландын баг мэдээж бас Robocon олон улсын роботын тэмцээнд амжилттай оролцож байдаг. За эх орондоо бас олон улсын роботын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ийм одоо туршлагатай шир баг байгаа. За хөх улаан гэсэн хэсгүүд дээр багууд тоглодог учраас хөгжүүн дэмжигчд бол хөх улаанаас гарч байгаа багуудаа дэмжиж оролцож байна. За улаан хэсэг дээр Тайландын баг, хөх хэсэг дээр Фижигийн баг. Are you ready for the 5 seconds? 5, 4, 3, 2, 1. Start.
За 5 секундын дахиад өгөөд хоёр багийг талбай дээр оруулсан. За улаан хэсэгтээ Тайландын баг, Тайланд, Малайз, Индонез гэдэг олон улсын ровтын тэмцээнд маш амжилттай оролцож байдаг ийм багууд бол байдаг. Нэг 5 гарын 5 хуруунд багтах багууд байгаа да. Баян амжилттай оролцдог. За хоёр багийн хувьд тимчиг бас хүмүүсийн хүсэн хүлээсэн өрсөлдөөнтэй тоглолтыг бас үзүүлэхгүй болоо явчих шиг боллоо. За энэ бол олон улсын ровтын тэмцээний эхний тоглолтууд учраас багуудын ровтууд одоо сарын өмнө ачигдаж одоо тухайлах юм бол одоо манай Монгол улсын хувьд бол сарын өмнө ачиж явуулдаг байгаа. За бусад улс орнууд ч гэсэн одоо тухайн улстайгаа хил хязгаарын хувьд одоо хол ойроосоо шалтгаалаад явуулах одоо хугацааны хувьд бас янз бүр байдаг байх. За манай улсын тухайд бол сарын өмнө явуулсан. За энэ дээр бас өөрсдийнхөө оюутан залуучуудын хийж бүтээсэн ровтууд дээр бас нэг сонссон тэр зүйлүүдэд ярихад бол тухайн улс маань Тайландын Даннан хот уучлаарай Вьетнамын Даннан хот маань цагаагаарын бүс нутгийн хувьд бол бас их халуун орон байдаг учраас нөгөө эндээс бэлдсэн хийж ядсан бэлтцүүд нь бас халуун тэр уур амьсгалд сарын өмнө очсон учраас одоо мод нь одоо хөөгч үт юм уу зөөлрөх тэр хатуулагийнх нь агуулмж нь багасах тийм зүйлүүд бол бас байсан. За үүнээс болж одоо баг маань бас амжилттай оролцох тэр нөхцөл бололцоо нь бас чадамж одоо тэр зүйлүүд нь бас бүрдэх тийм орчин нөхцөл нь одоо бүрдээгүй гэж бол хэлж болно. За энэ одоо тоглож байгаа улсууд бол яг тэр одоо халуун орны бүс нутагт байдаг учраас бол тийм бэрхшээл бол одоо улсын оюутан залуучуудад бол ровт дээр нь бол тулгараагүй баха. Одоо ялангуяа Эрдзэний хувьд одоо тэр шийдэж байгаа гар ажиллагаатай ровтыг өдөртөж байгаа багийн гишүүн одоо сарлуу урамлын үр шидэх тэр үйл явцыг бол манайх бол яг одоо Монгол уламжлалаар хийсэн ном сумыг одоо хэрхэн яаж зохион бүтээдэг тэр одоо агуулга байдлаар нь бол бас харж шийдлээ олж одоо хийсэн байдгийг. Тэгээд тэр одоо номон дээр нь одоо модон дээр нь бас тийм агших, сунах ийм үйл явцуд бас байсан гэдгийг бас хэлхэн зүйтэй баха. За нөгөө нэг магтаад ирсэн Тайландын баг маань харин гар ажиллагаатай болон автомат ровтууд дээр нь хүндрэл бэрхшээл гарсан бол тоо. За багийн гишүүд бол шүүх талбайн шүүгчнээс зөвшөөрөл авч одоо ровтуудаа янзалдаг. За ингээд хугацаа дууссан. Фижигийн баг ялчих шиг боллоо. Фижи, Тайланд бол Фижиг одоо бараг цэвэр ялах хэмжээний юм баг. Гисэн хэдий боловч одоо ровтын найдвартай ажиллагаа л энд харагдлаа да. За Фижи онооны давуу байдлаар яллаа. Хоёр багийн оюутан залуус маань их хурам авсан байх. За ингээд улаан хэсгээс Тайландын баг, хөх хэсгээс Фижигийн баг тогтсон. За Фижигийн баг 50 он авсан байна. Ялагчаар Фижигийн баг тодорсон. AB Robocon 2013 Вьетнам Даннан тэмцээний цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг үзэж та бүхэндээ хүргэлээ. Эх 7 хоногт цуврал нэвтрүүлгийнхээ 2 дахь дугаарыг үзэж та бүхэндээ хүргэх болно.